Улсын хурлын эдийн засгийн байнгын орон өнөөдөр хуралдаж хадгаламжийн даатгалтын тухай хуулийн төсөл болон бусад дагалдах хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоолын төслийг хэлцэх хэсгийг шийдлээ. Дагалдах хууль, тогтоолын төслүүдэд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, иргэний хууль, банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, даатгалын тухай хууль, Монгол банкны тухай хууль, банкны дэх мөнгө хадгаламжинд баталгаа гаргах тухай хуульд өөрчлөлт оруулах, хуулийн болон хадгаламжийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай улсын хурлын тогтоолын төсөл хамрагдаж байгаа юм а. Улсын хурлаас 2008 онд батлан гаргасан банкны дэх мөнгө хадгаламжинд баталгаа гаргах тухай хуулийн үйлчлэл энэ сард дуусгар болж байгаа. Тиймээс иргэд банкны дэх хадгаламжаа татах, банкны салбарт хямрал үүсгэхээс сэргийлэх, банкны дэх иргэдийн хадгаламжийг хамгаалах эрх зүйн зохицуулалт бий болгох шаардлагатай байгаа учраас хадгаламжийн даатгалтын тухай хуулийг засгийн газраас санаачдан улсын хурлд өргөн барьсан байна. Энэ хуулийн төсөл 7 бүлэгтэй. Эдийн засгийн байнгын ороогоор дээрх хуулийн төслийг хэлцэх явцад зарим гишүүн банкны салбарт хямрал үүссэн, дампуурах гэсэн эрсдэл тулгарсан эсхийг Монгол банкны удирдлагуудаас тодрууллаа. Яагаад томор нь ингэж мөнгө татах үйл ажиллагаа ингэж явагдаж эхэлсэн болоо манай банкуд найдваргүй байна гэсэн үг үү? Жишээлбэл банкуд яагаад эрсдэлд орох вэ гэвэл том хадгаламж эзэмшигчид мөнгө татаж авах юм бол энэ банкны үйл ажиллагаа эрсдэлд орж эхэлнэ шүү дээ. Тэгэхээр зүгээр энэ цаана том санхүүгийн махинац байна уу? Ямар нэгэн банк дампуурах гэж байна уу? Хадгаламжийн баталгааны тухай хууль дуусч байгаатай холбогдуулаад мөн энэний нөлөөгөөр банкнаас тийм хадгаламж гадагшилж байгаа урсгал огцсон тийм урсгал хөдөлгөөн бол байхгүй. За ерөнхий эдийн засгийн маань өсөлтийн хурд өнгөрсөн оныхтой харьцуулахад бол харьцангуй хурд нь бол арай саарж байгааг бол бид бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Энэ бол эдийн засгийн гол үзүүлэлтүүд параметрууд энэ талаар бол маш тодорхой харуулж байгаа. Энэтэй холбогдуулж банкны активын өсөлт, хадгаламж харилцахын нэмэгдэх тийм хурд нь энэ жил бол сүүлийн 2 улиралд бол харьцангуй удаашрж байгаа. Ийм л үзэгдэл байгаа. Өнөөдрийн байдлаар банкуд дахь нийт хадгаламж 5.80 төрсэн байна. Хадгаламжийн даатгалын тухай хууль батлагдвал хадгаламж эзэмшигчдийн 99.2% буюу 20 сая төгрөгнөөс доош хадгаламж эзэмшигч иргэдийн хадгаламж эрх зүйн хувьд баталгаажж эрсдэлгүй болох юм а. Тиймээс хадгаламжийн даатгалын тухай хууль болон бусад дагалдах хууль тогтоолын төслийг байнгын орооны гишүүд үргэлжлүүлэн хэлцэх нь зүйтэй гэж үзэж улсын хурлын чуулганы нэгдсэн уралдаанд оруулахар боллоо.